Танд энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэж байна. Та тамхи татдагч бай, татдагч бай. Энэхүү тамхинаас амжилтаа гарсан түүхийг сонсоод танд ямар нэгэн эрх зүйлэл төрнө гэдэгт би найдаж байна. Альва донтолтоос салахын тулд тухайн донтолтоос гарч чадсан хүмүүсийн түүхийг сонссноор танд төсөөлөл, эрх зүйлэл, харьцуулалт гэдэг олон бодлогод орж ирэх байна. Тэгэхээр таны хувьд тамхинасаа гарахын тулд миний өгүүлэх хэдгээр тамхинаас гарсан түүхүүдийг сонссоосой гэж би хүсэж байна. Өөрчлөлтийг өөртөө хийж чадсан залууг Энхбат гэдэг. Тэрээр 8 жилийн турш тамхитай найзалж сүүлдээ ер нь хизээж гарахгүй юм байна. Тамхиа байгуулсаар байгаад дуусна гэж боддог байж. Энхбат эди анх тамхи татаж байхдаа өөртөө дандаа худлаа хэлдэг байсан юм шиг санагддаг тухайга хуваалцсан юм. Ер нь тамхи татах шалтгаан бол үнэндээ хизээч мундахгүй. Би дотроо үргэлжил миний сэтгэл санаа муу байна. Ганцаардж байна. Сайхан тайвшраадахыг. Кофе уунгаа сайхан байгуулагдахыг адил янз бүрээр өөртөө худлаа хэлж тамхи зуух шалтгаан болгодог байсан юм байна лээ. Миний зүгээс танил гэж хэлэхэд ер нь шалтгаан гаргаж л татхаа болох хэрэгтэй юм шиг санагдсан. Тамхи татсан ч бай, үгүй ч бай, уур хүрдгээр ээл хүрнэ. Гуниглна, баярлна, хөөрнө. Эдгээр мэдрэмжүүдийг заавал тамхи татаж байж л тайвширна гэдэг бол ердөө л шалтгаан гэдгийг танд хэлмээр байна. Гадаад усад очиод бүүрлэх татдаг болсон. Ажлын стресс, сэтгэл санаа унах гэдэл тэр болгондоо шүү дээ. Ер нь тамхинаас гарья гэж шийдээд огт татлахгүй 6 сар болж байгаад. Нэгэн баяр болоод тухайн үед за ганцхан ширхгийг татхад ер нь яах вэ гэж бодоод. Татсан минь алдаа болсон юм. Тэр өдрөөс хойш баг багаар татсаар нэг л мэдгэд хагас жилийн хөдөлмөрөө үгүй хийсэн байсан. Миний хувийн туршлагаар бол нэг бол татна, нэг бол тэр чигээрээ гарна гэдэг хоёр сонголт байдаг юм л. Түүнээс биш хааныг уухаараа л татна гэдэг сонголт бол байхгүй. Магадгүй тийм бодолтой хүмүүс байгалах. Тамхинаас гарах тухайд гэвэл янз бүрийн аргыг хэрэгжилж үзсэн. Веб буюу электрон тамхи. За яг тусгаалсан арга биш ч гэсэн төрлөөрийн техникүүдийг бол нэлээд эдийг туршиж үзсэн л дээ. Жишээлх юм бол гараад лалгах, хүнд амлалт өгөх, за мөн одоо төрлөөрийн саппорт үзүүлдэг гар утасны аппликейшн гэх мэт. Веб бол бүр хэрэггүй санагдсан. Гэрт гадаа ер нь хаач явсан угжаатай байдаг болохоор утаа тамхинаас аач дор. Их нэртэйгээ анх танилцаад удаагүй байх үед би веб татхад эхнэр маань намайг хараад за эди минь татвал хоёулаа цуглаад тий. Эсвэл хамтдаа татахгүй бай гэж хэлэх үед л толгоороо сайн нэг ухаан орж ирсэн юм лээ л дээ одоо бодоход. Яаж ийм зүйлийг тий миний хайртай хүн зуучсан хажууд татаад байж байхыг нь би харж чадах юм бэ гэдэг бодол орж ирээд дахиад тамхи татахгүй шүү гэдэг амлалтыг өгч байсан. Ер нь хийж байгаа зүйлээ ойр дотныхоо хүнд хэлчихвэл дараа нь түндээ орогдоод тэр хүний өмнө хариуцлага үүсчихсэн мэдрэмж аваад хэлсэн юмаа биелүүлэхгүй бол болохгүй болчихдог. Би утсан дээрээ Quit Smoking Tracker гэдэг аппликейшн суулгаж үзсэн. Надад их боломжтой санагдсан. Тамхи татаагүй өдрүүдийг чинь тоолно. За 1 хоног, 10 хоног, 1 сар, 1 жил гээд тасралтгүй тамхи татаагүй өдрүүдийг танд мэдэгдэнэ. Бүр мэйл хагируу чинь сертификат хүртэл явуулдаг. Өдөр болгон урмын үг нотификейшн ирээд байхаар цаанаасаа л нэг таатай санагддаг. Хэрвээ та тасалгүй нэг тамхи татчих юм бол зүгээр дээ дахиад татахгүй байхдаа л анхаарах хэрэгтэй шүү гэх мэтчлэн сэтгэл санаагаар маш их дэмждэг. Иймэрхүү төрлийн аппликейшнүүд зөндөө олон бөгөөд та өөртөө тохирсныг татаж аваад хэрэглээд үзэх хэрэгтэй. Тамхигүй өдрүүд үргэлжлэж байхдаа ер нь бол хэцүү шүү дээ. За тэгээд татмаар болоод бачуураад хэцүү болох юм бол гараад хөгжмөө тултал чангалаад алхацдаг байсан. Тэгэхээр бас их сэтгэл санаа хөнгөрөөд сатаараад эргэн тойрноо ажиглаад хэсэгтэй л мартагдаг.
Эцэг эцэст хамгийн үр дүнтэй арга бол миний хувьд шууд хаяал байсан. Гэхдээ энэ их төвөгтэй хэд хэдэн удаа ингэж үзэж байсан боловч бүтлгүйдэж байсан. Гинэт болонгууд нэг л цухалдаад уур хүрээд л байж ядаад ядраад л хэцүү шүү. Хамгийн түрүүнд яг одоо ингээд энэ төрөд хангалттай гэсэн мэдрэмж ухаал хэрэгтэй юм байна лээ. Миний та бүхэнд хуваалцаж байгаа эдгээр арга туршлагууд маань эцсийн дүндээ тамхи гэдэг зүйлийг чин сэтгэлээсээ бүр дотроосоо дахиж би чамаа хизээч хэрэглэхгүй, найзлахгүй гэдэг тийм гүн гүнзгий мэдрэмж төрүүлэхийн тулд л байдаг юм байна. Ингээд тамхигүй өдрүүд маань маш хурдан л өнгөрч байлаа. Баг багаар багасгах биш, зүгээр л тэр чигт нь хаяад эх хэдэн саруудаа алхах, гар утасны аппликейшнээ хэрэглэх, хайртай дотны хүмүүстэй амлалт өгөх зэрэг аргуудыг хамтд нь хэрэглэж явсаар тамхинаас гарсан төвхтэй. Ингээд тамхи гэж зүйлийг хэрэглээгүй 4 жилийн нүрийг үзсэн байна. Гэхдээ юу гэж саяхан найзынхаа хоромд очиод жаахан уугаад сэтгэл санаа хөөрөөд найзынхаа вебнес ганц хоёрхан сорсон. Тухайн үед үнэхээр гоё мэдрэмж төрснийг нуух юм. Маргааш нь цээж хөндөртэй хоолой зураад өөрөөсөө урвсан юм шиг ёстой л хөгийн мэдрэмж төрсөн. Тэр үед би бодсон юм л да. Хүн ингээд удаан хичээсэн ч гэсэн ер нь алдах, эргээд энэ тамхины хамааралтай болох гэдэг бол маш амархан юм байна. Тийм болохоор энэ донтолтой тэмцэнэ гэдэг бол насан туршийн сахилгад ухаан юм байна гэж бодож дүгнэж байна. Ингээд эцэст нь эрүүл биед саруул ухаан гэж үнэхээр өнөөг юм байна шүү. Та бүхэндээ л гэж хэлгээд үнэхээр хичээх юм бол энэ хорц зуршлаас ангижрах бүрэн боломжтой юм. Та чадна гэдэгт би итгэж байна. Хийж эхлэнэ гэдэг таны ажлын 50% шүү дээ. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. And rest and work eternal.